За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн минь төргий. За хүүхдийн дэлгэцийн хит хэрэглээний талаар зөвлөмж танилцуулъя. За хүүхдийн дэлгэцийн хит хэрэглээ бол хүүхдийн анхаарал дутах, за ой тогтоолт муудах, хэд цочромтгой, ууртай болох, нойрны хямрал, сэтгэл түгшүүрлэлт гэдэг зэрэг ийм зовиорууд гарч ирдэг. За тэгэхээр дэлгэцийн хит хэрэглээтэй холбоотойгоор хүүхдийн гол нь сэтгэл хөдөлгөөний хөгжил хоцрох, хөгжлийн хоцрогдол, хэл ярианы хоцрогдол үүсэх ийм эрсдэлтэй байдаг. За хүүхдийн 0-6 наснд хүүхдийн тархины хөгжил бол маш сайн эрчимтэй хөгждөг үе байгаа. Тэгэхээр энэ үе дээр нь бид нар хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд дэлгэцийн хэрэглээг зохистой хэмжээнд хэрэглүүлэх ёстой. За хүүхдийн дэлгэцийн зохистой хэрэглээг 0-2 наснд буюу 18 сар хүртэл бол видео дуудлага хийхээс бусад тохиолдолд огт хэрэглэж болохгүй. За 2-5 наснд өдөрт 2 цагаас бага. За 6-аас 12 наснд бол 1-ээс 2 цаг, 13-аас дээш наснд хичээл хийж байгаатай холбоотойгоор хяналттай хэрэглэнэ гэж ингэж зөвлөсөн байдаг. За тэгэхээр бид хэд яаж хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах вэ гэдэг эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө нь за нэгдүгээрт нь мэдээж эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд үлгэрлэх ёстой. За эцэг эхчүүд өөрсдөө дэлгэцийн хэрэглээгээ бууруулах, орондоо ороод буюу эсвэл хүүхдтэйгээ байх хугацаанд орой амарч явах хугацаанд дэлгэцийг хэрэглэхгүй байх, хүүхдтэйгээ хамт тоглох, хүүхдтэйгээ зураг зурах, агаарт гарах, за мэдээж явган аялал, дууланд алхах буюу хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх ёстой. Ингэснээрээ бид нар хүүхдэд амьд харилцаа үүсгэх, хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулж хүүхдийн оюуны хөгжлийг дэмждэг ийм ач холбогдолтой.